За бүгдээрээ сайн байцгаана. За та бүхэн өдрийн мэндийг хүргэе. За миний би арай Монголын газрын үйл ажиллагааны хэлцээ Ганбаатар гэж хүн байна. Тэгээ та бүхэн өдрийн манай компани одоо эсрэг үйлдвэрлэлийн хамгийн ихтгэл хамгийн чухал үйл явц болох те орчигч үйлчлэгээний заавар талаар та бүхэнд тодорхой хэмжээний мэдээлэх зорилгоор нөхөс сургалтыг явуулж байна. Тэгээд ер нь бол эсгийн үйл ажиллагааг одоо аюулгүй тэгээд яг тухайн эсгийн цаг тухайд гаргахын тулд хамгийн чухал бэлтгэл ажлын гол цөмнүүдийн зорчигч үйлчлэгээний ажил байгаа. Тэгээд бид нар ерөнхий эсгийн дүрмийн дагуу бүх юм ингээд зорчигч бүртгэлээс ахуулаад бүх юм дүрмийн дагуу явдаг учраас бүх юм дүрмж энэ зорчигч үйлчлэгээний заавал дүрм журмын дагуу тогтоосон норм стандартын дагуу явагддаг байна. Тэгэхээр энэ хичээлийн гол зорилго нь юу вэ гэхээр та бүхэндээс харж байна. За зорчигч бүртгэлийн ажлыг гүйцэтгэх, зорчигчдыг бүртгэх болон ачаатны хэсгийн ажилчдыг зааварчилгаагаар хангах энэ хичээлийн гол зорилго болж бөгөөд эсгийн бэлтгэл ажлыг найдвартай хангах тухайн эсгийг яг цагт нь хөөрөх үндсэн зорилготой ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр зорчигч үйлчлэгээний заавар манай компани буюу Арай Монгол авиа компани олон улсаа орон нутгийн эсгийн зорчигч болон тэшний үйлчлэгийг зохицуулах үндсэн бичиг баримтны байна. Тэгээд яг энэ бичиг баримтын дагуу бид нэр тухайн ээлжид явж байгаа зорчигч болон ачаа тэшийг бүртгэх онгоцонд тухайн ачаа тэшийг ачиж болгох бүх үйл явцууд энэ зорчигч үйл ажиллагааны заавраар зохицуулагдаад явдаг гэж ойлгосноо. За сургалтын хөтөлбөр дээр болохоор бол өнөөдрийн явж байгаа сургалт дээр үйл бүтцтэй явах нь нэгдүгээрт нь бол зорчигч үйлчлэгээний үндсэн ойлголт гэж байгаа. За энэ зорчигч үйлчлэгээний үндсэн ойлголтыг бол яг бүгдийг ингээд задлаад үзэх юм бол нэлээд олон минут цагаар ингээд үзэж судлах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид зөвхөн өнөөдрийн үзүүл тавчхан дурдаад байгаа яг тэгэхээр бид хангалтаас байх учраас. За ер нь бол хамгийн багадаа 45 минутаар энэ үндсэн ойлголтыг өгдөг байна. За хоёр хэсэг нь болохоор зорчигч үйлчлэгээний стандарт үйл ажиллагаа. За энэ бол баг 1 цаг 30 минут 90 минутын туршид явагддаг юм бас хичээлийн сэдв байна. За 3-р нь үйлчлэгээний соёл харилцааны ур чадвар бас 90 минутын зүйл. За энэ бол бас манайд бол сүүлийн үед маш чухал компонент болчиход байгаа. Яг тэгэхээр бид нар бол яг нэг үйлчлэгээний байгууллага учраас бид нар бол аль болох хэрэглэгч хаана гэдэг утгаар бид нар энэ үйлчлэгээний соёлоо авч явах хэрэгтэй. Тийм учраас бид нар бүх хэрэглэгчтэй нийлэг найзлаг соёлж боловсрол харилцах хэрэгтэй. Тийм учраас энэ дээр бас манай компани бас үүдээд маш ашиг хөдлөж байгаа. За 4-р хэсэг нь болохоор онцгой байдлын төсөл ажиллах, техник дарга ажиллах. Ер нь бол эсхийн үйл ажиллагааны бүх юм дээр бол дүрм журм зааврууд дээр бол энэ дээр зайлшгүй тохиолдож магадгүй. Зайлшгүй гэдэг утгаараа тохиолдож болохгүй ерөөсөө эрсдлийг яаж даван туулах вэ? Онцгой нөхцөл байдал үүсвэл яаж хурдан ажиллах вэ? Ямар нөхцөл үүснээс шалтгаалаад тухайн нөхцөлд зохицох журмын дагуу зорчигчдыг болон эсэх бод үйлчлэгээнд ажиллаж байгаа тэр агаар явуулын үйлийг бүх тэр ойлгочныг бол ямар нэгэн байдлаар охирж багтаагаад давж гарах тийм нэг техник арга ажиллагааны хүмүүсийг бас олдог байна. Энэ үл ингээд байнгын зорилго. За дараагийн хэсэг нь болохоор юу нэг онгоц хөөрхийн нислэг явахаас өмнө зорчигч болон тэдгээрийн тэшний үзүүлэх үйлчлэг эрхэм гүйцэтгэх болон зорчигчийн бүртгэлийн ажиллагаанд ямар журмуудыг давж мөрдөх талаар дурддах байгаа дараагийн сэдвүүд нь. За үүн дээр аюулгүй байдал нислэгийн аюулгүй ажиллагаа, хоёрдугаар нь нислэгийг цагийн хуваарийн дагуу баримтлах тухайн нислэгт шаардлагатай бүхий бэлтгэл ажлуудыг яг тогтоосон цаг минутанд амжуулж яг тухайн нислэгийг цагт нь өөрөхийн төлөө ажиллах юм хэсэг байна. За дараа зорчигчдыг тав тухтай байдлаар үйлчилж нислэгт нь явуулах ийм чиглэл байна. За юу бидний гол өнөөдөр ярих гол зүйлүүдийн хамгийн том нь болохоор зорчигч бүртгэлийн үйлчлэгээ байгаа. За зорчигч үйлчлэгээтэй холбоотой суугчийн толоо, тэшний үзүүлэлт, гар тэшний зүйл их мэт босож шаардлагатай зүйлсийг бэлтгэдэг. Ер нь зорчигч бүртгэлийг явуулахаас өмнө бид нэр эхлээд нислэг эхлэхээс өмнө бид нар манай бүртгэлийн эсгийн ажилчид болохоор олон улсын нислэгтэр бол 3 цагийн өмнө бүртгэл эхэлдэг, орон нутгийн нислэгтэр 2 цагийн бүртгэл эхэлдэг. Тийм учраас бид нар тухайн бүртгэл эхлэхээс багадаа 30
40 минутаас нэг цагийн өмнө ажлын байран дээр ирээд бид нэр тухайн нислэгийн бүртгэлийн ажил дээр ямар үйл ажиллагаа явуулах нь зориулсан бүхий бүртгэл ажлыг хангах хэрэгтэй. Тийм учраас ихэд бол одоо энэ дээр байна те. Зорчигч үйлчлэгээр холбоотой бүртгэл явуулахын тулд ачаал дэшин жинхэнэ тул юу хэрэгтэй гэдэг тэр бүх юмудаа ингээд үзүүлсэн байна гэсэн. Шаардлагатай суудлын хуваарлах төлөвлөгөө гаргах жишээлбэл бид нэг одоо янз янзын нислэг ингээд байдаг. Жишээ нь тусгай үеийн нислэг, онцгой үеийн нислэг, энгийн нислэг, VIP зорчигчтой нислэг байна. Тэгэл ингээд группээр явж байгаа жуулчтай тийм нислэгүүд байна. Гэх мэтчлийн нислэгүүдээс нислэгүүдийн онцлог шалтгаанаар бид нар суудлын хуваарлтыг бас ингээд хийх шаардлагатай. Тэгээд бид нар бас энэ өмнө нь зорчигч бүртгэл юуны ажиллагаа хийхээс өмнө бид нар ингээд брифинг маягаар хийгээ. За өнөөдрийн нислэгтэр ийм онцлог тийм юмтэй. Тэгээд энэ дээр бид өнөөдөр тэр зорчигчдын тэр дээр судалсан хүүхдүүдийг ингэж хуваарлана. За одоо юу гэдэг вэ? Өчтөө одоо энэ онцгой нөхцөл шаардсан зорчигчдуудыг ингэж авч явна гэдэг байлаа. Ингээд тэгэхээр яриагаа хийх бэлтгэлийн ажлыг базаагаад ингэ явдаг. За нислэгийн бусд үйлчлэгийг хангах шаардлагатай мэдээллийг нислэг зохицуулалтын аль болон бусад хэсгүүдтэй харилцан мэдээлэл солилцдог. За манайх бол мэдээж тухайн онгоцыг хөрөхийн тулд ганцхан манай зорчигч бүртгэлийн одоо хэсэг ажиллахгүй гэж өчнөө нислэг зохицуулалтын инженерийн хэлц. Тэгэл одоо тэр нэг газрын үйл ажиллагааны бас манай бусад нэг одоо талбай зохицуулалт хийдэг хэсгүүд гэдэг ингээд кадрын хэсгүүдээс өчнөө одоо нэг хүмүүсийн хэсгүүдийн оролцоотой явагддаг учраас эдгээр хүмүүстэй мэдээлэл солилцох, эдгээр хүмүүсээс одоо шаардлагатай мэдээлэл авах байдлаар энэ бүтээгдэхүүн үйл ажиллагааг аваа гэдэг байна. Тэгээд за зорчигчдын хөгжиж дуусаад бид нэр тухайн нислэгт одоо хичнээн зорчигч орсон хэдэн тоон төлш авсан. Тийм учраас тэр нислэгийн бүрэлдэхүүнээс хийсэн тооцоогоо одоо юу гэдэг нь тэр онгоцныхоо одоо аль талд нь ачаа тийшээ альчихын тэнцүү одоо балансын бариулж альчихын бүх мэдээллүүдийг бид нар бусад хэсгүүдээс авч байгаа. Тэгээд тэр газрын үйл ажиллагаа буюу одоо тэр зорчигчоо суулгах, ачаа тийшээ альчих хөвчлэн гэмнүүдээр бүртгэлийн хэсгүүдтэй хийгддэг ажлуудыг ингээд харилцаа уялдаатай хөгжиж нислэг ингээд гаадаг байгаа. За бүртгэлийн зэргүүдэд зорчигчдод зориулсан тавих мэдээллийн чанартай 100% самбар зэргийг бас хилцэн байх шаардлагатай байдаг. Яг тэгэхээр одоо бид нэр хүн болгоныг одоо хүн болгоны одоо чихэн дээр мөчөд хүн болгоны нүдэн дээр мөчөд ингээд гэдэг тийм боломж байдаг учраас тиймэрхүү мэдээллийн чанартай юмнуудыг бид нэг постэр маягаар одоо самбар маягаар ингээд бүртгэлийн зэргүүдээр байршуулаад эндээс нэг зорчигч маш их мэдээлэл авчих. Одоо жишээ хариутай зүйлс авч явах гэдэг юм уу, эсвэл одоо зөвшөөрөх одоо шингэн зүйл авч явах гэх мэтийн одоо нислэгийн аюулгүй байдлыг нөлөөлж болохгүй. Тэгээд аюулгүй байдал хамгаалтын үйлчлэгийн шалтгаалаар болохоор одоо хоригдох ч юм уу, ураагдах ч юм уу тийм зүйлсээс тэр нэг самбаруудаас нэг мэдээлэл зорчигчд ингээд бүртгэлийн юм дээр орч удаж авах ч юм уу, дугаалж авах үедээ ингээд аваад боломжтой тийм зовхон самбаруудыг илтгэдэг байна. За бүртгэл эхлэхэд бүртгэлийн зэг чөлөөтэй хэсэг аягийн дугаар нислэгийн чиглэл тавигдсан хэсэг бүртгэлийн систем тээшний нэмийг ажиж байгаа хэсэг зэргийг шаарддаг. За хэрэг бүртгэлийн зэгт өөр бүртгэл авсан тохиолдолд нислэгүүдийн шуурхай албанд хандаж зохицуулт хийнэ. Урчлан бүртгүүлсэн зорчигчдын нэрсийг илтгэх. За ер нь зорчигчдын нэрсүүд угаасаа каснаас урчлаад бид хөрөж хэлдэг. Тухайн нислэгт хичнээн зорчигч явах гэж хин гэдэг зорчигч явах гэж хэдэн хүүхд байгаа юм. Хэдэн одоо юу гэдэг нь ганцтай одоо нөхцөл шаардлага орчиж байгаа юм. Хин гэдэг нь. За тэрнийхээ дагуу бид нар өглөө тэр яриагаа хийсний дараа тийшээ хараад бүртгэлийн зэг дээр очиод бүртгэлийн зэгийн ерөнхийдөө бэлэн байх гэдэг шалгадаг. За шалгах шаардлагатай. Ягаад шалгаж байгаа гэхээр бид нэр тухайн тэр бидний бүртгэж байгаа тэр одоо цаг хугацаа гэдэг богино хугацаанд явдаг учраас ямар нэгэн тэр техникээс шалтгаалсан эсвэл тухайн тэр бүртгэлийн зэний хоног төхөөрөмжөөс шалтгаалсан гацалт эсвэл ямар нэгэн тэ алдаа заах гэдэг юм уу компьютерийн системүүд нь ажиллахгүй байх гэдэг имэйл нь одоо ажиллахгүй байх мэдээ тийм тэр нэг бүртгэлийн самбар дээр мэдээлэлүүд нь зөв эсэх гэдгийг мэдээж харж байгаа хэрэгтэй. Тэгвэл ялангуяа жишээ нь бүртгэлийн самбар дээр мэдээлэл нь буруу одоо жишээ нислэгийн аялын дугаарыг өөр аялын дугаар гэж бичиж тавьсан хаваад өөр одоо юу гэх юм тухайн нислэгт явах өөр зорчигч өөр нислэгт явах зорчигчд нь хөөжгээд ингээд дараалал үүсгэх ингээд асуудал үүсгэх бас цаг хугацаа асуудал. Тийм учраас тэр мөрөг яг манай нислэгийн яг аялын дугаар мөн байна уу зөв байна уу цаг нь зөв байна уу тэр компьютер хамт бүх юмуд бэлэн байна уу одоо бидний ажиллах бэлэн байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Яг нэг тэрнээс бүртгүүлэхээс 5-аас 10 минут ингэж шатгаад бүх юм өгөө явах юм. Тэгээд эхлэе бэлэн. Тэгэхээр цагт нь хааж явал тухайн нислэг цагтаа байх юм болно гэсэн үг.
За бүртгэл хийх талаар авчгаа ярив. За бүртгэл гэдэг нь уртсан захиалсан болон эсвэл тохирох суудлыг уурсан суугчийн талааныг олгох тухайн зорчигч тий. За зорчигчийн хээшиг жинхэнэ шалгаж биерх буюу зүйлс зүүх. Ягаад гэвэл нөгөө суугчийн талаан дээр байгаа зорчигчийн энэ дээр наасан биерх ачаал дээр наасан одоо биерх хоёрыг хоорондоо ингээд матч хийгээд цэцэж байгаа тий. Тэгэхээр яг дараа нь зорчигч нөгөө гадаас очиод талаан жишээ биерхнийхээ давуу нэг ачаагаа авдаг учраас за зүрх зорчигчдын нэрсийн жагсаалтын зохиох нүдэн тээшний шилхэд жин тус бүр хөгжиж шаардлагатай тохиолдолд илүү тээшний төлөвлөлийн тасбар олох зэрэг үйлчлэг юм аа. За ерөнхийд нь бүртгэлийн үйл ажиллагааны ингээд дүнээд хэлсэн мэй те. За зорчигч бүртгэлийн ажиллагааг нислэгийн хуваалт цагаас түрүү ярьсан олон улсын нислэгт 3 цагийн өмнө орон нутгийн нислэгт 2 цагийн өмнө эхлэнэ. Зорчигч бүртгэлийн ажиллагаа дуусмагц зорчигчийн тоо тээш шуудан карбоны мэдээллийг нислэг зохицуулалтын төвд дамжуулнаа. За ингээд нислэг зохицуулалтын төвд бүх мэдээллийг дамжуулснаар нислэг зохицуулалтын хэлцээхэн маань бүх нөгөө онгоцсон дээр онгоцны нэг ачаал буюу одоо яг нэг тухайн онгоцны одоо хөөрлөлтийн жин тий суултын жин гэх мэтчлэнгээр ингээд онгоц нислэгт явахд шаардлагатай мэдээллүүдийг тэнд боловсруулаад тэгээ ингээд нислэг багт ингээд өгдөг юм үүтэй даалт. Тэгээд эндээс нислэг баг тэрнээс одоо бүх тооцоо хийж байгаа хичнээн тоон шатхуун авах юм тэр нэг бүгдийг одоо нислэгүүд ингээд тооцож гаргадаг байна. За бүртгэлийн үйл ажиллагаа. За бүртгэлийн үйл ажиллагаан дээр ер нь явагддаг одоо гол үйл явдлуудыг энэ дээр ингээд дараалал ингээд тавьсан байна. За ер нь бол олон улсын нислэгтэр бол болон орон нутгийн нислэгтэр ямар ч тохиолдолд ерөөсөө хамгийн түрүүнд тухайн зорчигчийн биеийн байцаалтыг шалгадаг. Тэгээд одоо жишээ нь олон улсын нислэгтэр бол одоо гадаад паспорт тухайн зарчиж одоо виз нөхцөлтэй өвчнгүй үү те тэр виз дууссан эсвэл гэдгийг шалгах хэрэгтэй. Паспортын хавцаа тэр байгаа юм тэрийг шалгах хэрэгтэй. Их мэтлэгээр ингээд бүх одоо юуг шалгадаг бичиг баримтыг шалгадаг ос өөртөө бас болгож үздэг те. За тэгээд 16 нас хүүхдийн төсний хэрэгцээг бас үздэг байгаа. Тэгээд 18-аас доош үгүй манайх ч нөгөө заавал харгалзах хүнтэй явах хэрэгтэй гэдэг энэ заарт үү. Ягаад гэвэл насан туршид бүхэндийг одоо заавал харгалзаж явах насан туршид байх хэрэгтэй. Энэ ямар учиртай гэхээр одоо сүүлийн үед нөгөө хүний 8 гэдэг асуудал гараад ирсэн. Тэгэхээр одоо ингээд хүний хүүхдийг ч юм уу насан туршид бүхэнийг шууд ингээд ганцаар ингээд явуулаад тэгээд дараа нь тэр нь болохоор ямар нэг интернет шинжтэй юм доодог гэдэг эрсдэл хэд их гараад байгаа учраас энэс нь ингээд заавал хүүхдийг харгалзах хэрэгтэй. За энэ түрүү ярьсан гадаад паспорт дээр визийг бас шалгах хэрэгтэй. Зорчигчийн нэрийг харж ийм маршрутынхаа нөхцөлтэй хэсгийг за манай компанийн хүмүүс суудалц захиалгын тусгаачлалт явуулсан юм билээ гэдэг яг чинь одоо бүгд тооцоо хийсэн юм. Тэр хөлөөр үүсгэж байгаа. За ингээд ихтэй шалгадаг байна. За дараа нь тээшний асуудал тийм өвдөгсөн тээшийг хүлээн авахдаа дараах асуудлуудыг зорчигчдоос асуу хариултыг сонс баталгаажуулж хүлээж авдаг. За ер нь бол тээшийг авахдаа бол үгээр нэг ингээд өгөн бүтэн авчдаг. Ер нь бол тээшийг авахдаа эхлээд бүр ерөнхийдөө тээшийг хардаг. Тэр тээш одоо яг зөв одоо бүрэн бүтэн байна уу, чамдаа миндаа идэрсэн байна уу, цуурсан байна уу, хагарсан байна уу, дугуун хүн байна гэдэг үлээ ерөнхийдөө ингээд гадаад үзмж гайдлайн мөрийг үзчихдэг. За тэгэл одоо ерөнхийдөө лавлж асуух хүмүүсээс энэ таны тээш мөн үү тий та тийш өөрөө багч боосон уу таны тийш хаваарч асах зүйлс байгаа юу таны тийш өөр хүн дайны зүйлс байгаа юу гэдэг ингээд шалтгаан асуултуудыг асуудаг. За тийш багш авснаас хойш тий энэ өөрийн анхаарал хараанаас салсан уу таны тийш дагараа өгөөд хариулсан зүйлс байгаа юу тэсгч дэлбэрэх зүйлс болон аюултай зүйлс байгаа юу таны тийш үнэтэй зүйлс байгаа гэх мэтлэнгээр ингээд тээшнд байж болох юм эрсдэлтэй гэсэн юмнуудыг ерөнхийдөө ингээд асуумжаар асуугаад тэгээ ингээд нөгөө хүн одоо хариулаад байхгүй одоо ямар нэг за зарим усуд бол ингээд миний тээшнд одоо юу гэдэг ингээд архитаас байгаа эсвэл хангах юм ачаамчаа ингээд бас хүмүүс ингээд хэлдэг. Нөгөө тэрнийхэн дагуу бид нөгөө тээшийг бас ангилах нь тийм ангилаад за энэ зүйл ингээд тээш ямар нэгэн байдлаар одоо хангах махан байхгүй бол юу наахгүй за хангах чатай одоо жишээ нь одоо дотроо шилтэй мэлтэй эсвэл тийм нарийн банд одоо эмзэг юмуд байх юм бол энэ дээр хангах чааны хангах юмас иргэсэн тийм наалтдаг наа. Хэмжлэнгээр ингээд тийш хүлээж авдаг байна.
бүлэг зорчигчдыг бүртгэх гинэ. За ер нь бол аялын компаниуд за эсвэл хамт олноороо явж байгаа ийм зорчигчид бас янзтай таарладаг. Тэгэхээр ер нь бол энэ бүлэг зорчигчид ер нь аялын компаниудаар хүчтэй явдаг. Тэгэхээр энэ зорчигчдыг бол ерөнхийдөө тэр аялын компани хөтөч юм уу эсвэл тэр багийн ахлагч нь ахлаа явж идэг. За ялангуяа бас нэг жижиг хүүхдүүд бас ингээд одоо юу гэх юм тэнцээ уралдаанд орох гэж байгаа ч гэдэг юм уу эсвэл нэг одоо группээр гадагшаа сургалтанд явж байгаа ч гэдэг юм уу ийм байдлаар явж идэх хүмүүс үүдэг. Тэднийг бол нөгөө багш нь хариуцаа явуулдаг. Аялын компани хүмүүс болохоор тэр тухайн компани хөтөч гэдэг юм уу тэр аялын багийн ахлагч нь. Тэр улсууд бол ерөнхийдөө нөгөө хүмүүсийнхээ нөгөө бүх бичиг баримтуудыг бүгдийг бүрдүүлж авчираад шууд их бод интернет хэлхээс аваад явуулдаг ийм бас тохиолдол. За тэгэхээр тухайн манай аялал бүрдүүлж бүртгэлээ ажилласан байна. За жуулчдын ахлагч группийн ахлагчаас бүлэг зорчдын тийз пассвортыг бичиг баримт бүгдийг ингээд хүлээн аваад шалганаа. Тэгээ бүлэг зорчдын тээшнүүдийг зорчиг тус хүмүүс хүлээн авч тус бүр тээшний зүйлтийг болон бусад холбогдох шашгуудыг наадаг юм дөрөв нэг хаагах байх гэдэг юм шашгаж шаардлагатай байна. За бүтгэж дууссаны дараа за аялал бүрдүүлэгчийн группийн ахлагчид зорчигчдын пассворт тийз бичиг баримт нөгөө авсан бүх бичиг баримтуудыг буцаагаад өгнө. За тэгээ группийн ахлагчид зорчигчдаа аялал үргэлжлэх хугацааны туршид давалдах ба тэдгээрт биечлэн бүх талын тусцаа үзүүлээд явдаг юм. Өрөвтэй гэдэг юм. Тухайн компани юу гэх юм. За зорчигчдын суудлах хуваарлт гэж бас нэг процесс байна. За энэ бол бас нэлийн зарим тохиолдолд одоо юу гэх юм онцлог шаардлага гараад ирдэг ийм ажил байгаа. За энэний хэсгийн дөрмийн 121-ийн 81 заасан шаардлагын дагуу зорчигч бүртгэж буй аялал бүрдүүлэгч буюу бүртгэлийн ажилтнууд нь бүртгэлийн явцад нислэг үйл агаарын хөдөлгөөний төрөл зорчигчдын тоо зүгээс хамааран захих хуваарлтын дагуу зорчигч тус бус суудлыг хуваарлаа. За тэгээ энэ бол нөгөө онцлогтой ягаад тэгэхээр агаарын хөдөлгөгч нөгөө нэмж ярихад агаарын хөдөлгөгч ингээд за 140-50 хүнээс судалтай агаар хүлээвэлээ гэж бодоход тийм үл 4-өөс 6 тийм аварын гацтай байдаг. Одоо яг цонхон дээр гэсэн. Тэгэхээр хэрвээ аварын гац гэдэг чинь одоо нэг гэсэн доо цонхон дээр баг хаахтай гэсэн. Тэгээд тэр нөгөө хэрвээ ямар нэгэн асуудал нэмээд юм маш хурдан тэр агаарын хөдөлгөөний орох шаардлага авах тэр цонхог шууд даруулын гацж хамгаалал тэгэл цаашаа гамдаа их газар руу гарах тийм юм байдаг учраас тиймэрхүү агаарын хөдөлгөөний тэр одоо цонхон дээр бол хүүхдүүдийг өрөөсөө суулгадаг. Тэгээд нөгөө хяналтаа алдсан зорчиг байдаг шүү дээ. Одоо жоохон одоо архиваар хуудсан ч гэдэг юм уу эсвэл жоохон одоо яаж магадгүй царайтай тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийг бас суулгахыг ер нь бол хайдаг. За тэгээд нисэл зохицуултын төвөөс гаргасан агаарын хөдөлгөөний суудлах хуваарлтын төсөлтийн дагуу заагдсан суудлыг бол олгодог байгаа суугчийн толгойн дамжуулаад тийм. За тэгээд аварын гасны харалтаа энэний зөвхөн гасан төрсөн төрөө явуулаа тийм. Эдгээр бас аварын төргөн шуурхай байж бусад зорчигчдод тусалж чадах үс Монгол юм англи хэлтэй зорчигчийг суулгах ба жирэмсэн хүүхэдтэй өвчтөе өндөр настай зорчигчдыг суулгахыг бол энэ хоригддаг. За явагчдын танхимын үйл ажиллагаа. За зорчигч бүртгэлийн ажиллагаа ерөнхийдөө дуусаад за зорчигчид цаашаа нөгөө олон улсын дэлхий дээр нөгөө хөлийн бүс рүү ордог. Хөлийн бүсгээс орохоос өмнө нөгөө нэг бас нэг аюулгүй байдлыг үзлэгийн шалгалтаар орчдөг. Тэгээд тэрнийг давсны дараа ямар нэгэн асуудалгүй тийм. За энэ зорчигч хэвэн байна гэдэг давсны дараа цаашаа хөлийн бүс рүү ороод хэл дээр Монгол улсын одоо хэлээр гарч байгаа одоо паспортаа бүртгүүлээд тамгаад оруулаад онцоо өгдөг. Тэгээд цаашаа хөлийн бүс рүү нэвтдэг. Хөлийн бүс рүү нэвтэж орсноос цааш танхим бол ерөнхийдөө явагчдын танхим. Энэ дотор нөгөө одоо гаргаж өгч байгаа хүмүүс бол бусад одоо дийлсүүд янз янзын шаардлагагүй хүмүүсүүдийн дотор байхгүй. Дандаа яг хяналттай бүсд яваад орчдөг. Тийм учраас энэ явагчдын танхимуудыг зорчигчдод тухайн онгоцонд хизээ суух уу гэдэг одоо юу бас хасаал юу бас хасаас орчдөг. Тэгэл онгоцны бэлэн байдал хангадаад зорчигчдаа авах гэсэн тохиолдолд явагчдын танхимаас цаашаа шууд онгоцоо босгох байна. За Скотланд зарлан мэдээлэл явагчдын танхим оруулж байгаа. За бид нар өөрөө зорчигч бүртгэлийн ажилчид бол зарлана. За тухайн хэсэг дээр одоо юу гэх юм те Улаанбаатар Сөүлийн чиглэлд явах 601-р хэсгийн зорчигч онгоцноос оногод зарлан мэдээлэл явах тул зорчигчид нөгөө явагчтай бас хараад одоо онгоцныхаа нөгөө онгоц руугаа суух хоолойд суудаг. За ордог. За суугчийн толгой бичиг баримтыг тулхан шалгадаг. Яг
хоолоор орох буюу яг хоолоор орох тэр гацсан дээр суугчийн толгой бичиг баримтын шалгаад тэгээ оруулдаг байгаа. За зорчигчийн гартишн хэмжээтэй гартишны зүйлтэй хэсгийг бас давхар шалгана. Өглөө дахин зорчигчоос бусад өдөр гаргахчийг хөтөлбөргүй түрүү ярьсантай хэвийн үсэлттэй үйл тийм юм байхгүй. За олон улсын нислэгтүүд бүртгэлийн ажиллагаа дуусах зорчигчдын тав ихэнх шалган хөтөлбөх боомтоор бас зорчигчдын тавтай болгоно. Яг хоёр манай бүртгэлээр орсон зорчигчдын тав хэлийн шалганаар орсон зорчигчдын тав тэнцүү болсон тохиолдолд тухайн нислэгний зорчигчдүүд орсон гэж үзээд гээд зорчигч суулгах үйл ажиллагаа дуусна. За агарын хөлөгт зорчигчийг суулгах гэсэн бас нэг хэсэг байна. За энэ бас нэлээд чухал хэсэг. За тухайн зорчигчийг суулгаж байгаа ил бүдүүлж буюу бүртгэгч нь зорчигчийн бичиг баримт хийзийг за суугчийн талаараа бас шалгаж авалгаа. Хэрвээ зорчигчдын тоо зөвшөөрсөн тохиолдол шалтгааны тодорхой төрхөн шуухаар одоо илэрхийлэн тухайн одоо тэр ямар нэгэн тэ асуудал гаргадаг гэдгийг шийдвэрлэх хэрэгтэй. За онгоцны нэвтрэх зорчигчид дараах дараалтыг баримтлана. Вилчээр буюу за бусад тусгай зорчигчид вилчээр гэж тийм вилчээр буюу тэрэгцэл болон бусад тусгай зорчигчид энгийн зэрэглэлийн зорчигчид VIP зорчигчид гээд ингээд ийм дараалал ерөнхийд хүмүүсээс олддог байна. Вилчээр гэдэг нь одоо нэг гэсэндээ өөрөө нөгөө босоо явж чадахгүй зүгээр ингээд заавал тэрэгцэлээр суух хэрэгтэй хүмүүсийг төрүүлж оруулаад тэгээд дараа нь тусгай хэрэгцээтэй зорчигчдыг оруулаад за дунд нь энгийн зорчигчдыг оруулаад тэгээд хамгийн сүүлд VIP буюу хүнд зорчигчдыг оруулах байлаа. Болтын дараалал явдаг байна. За ирж байгаа зорчигчдын үйлчлэгэнд оролцож бүх ажилт бод. За түрүүн бид нар ер нь бол онгоц хөөхөд одоо ер нь ямар ажиллагаа явагддаг юм бэ гэдэг талаар ярьсан. Одоо онгоцууд хөөрчөд одоо хөрсөн онгоцоо буцаад буугаад ирнэ. За буугаад ирж байгаа онгоцон дээр ямар одоо үйл ажиллагаа болооч хөтөлийн хэсгээс явагддаг юм бэ гэдэг талаар одоо хэлье. За мэдээж бас л нөгөө нэг төрөний нөгөө нэг нислэг эхлэхэд бэлтгэл ажиллаж эхэлж ийсэн. Одоо бас ялгаагүй нислэг буухад бас бид нар бас нөгөө нэг нислэг буух нислэгээ хүлээж авахд бол бас бэлтгэл ажиллагаа анзаардаг. За тэрний хамгийн ихэнд болохоор бүх мэдээ буюу LDM болон бусад мэдээлүүд бичиг баримтуудыг шалгаж ирж байгаа зорчигчдыг тийм үйл ажиллагаанд хэрэглэхэд бэлэн болгох хэрэгтэй. За хичнээн зорчигч ирж байгаа юм тийм. За хэдэн ачаа ирж байгаа юм. За тухайн ачаануудыг хаана атсан. За ямар зорчигчд байгаа юм тийм. VIP зорчигчд хэд байгаа юм. За одоо тэр тэрэгцэл шаардлагатай зорчигчд хэд байгаа юм. Нэрээ авах хэд байгаа юм. Хэмжлэгээр ингээд зорчигч болгоныг нөгөө нэг ингээд ангилаад тэгээд за ер нь бол нислэг цаанаас ингээд хөөхөд ерөнхийдөө бид операшн буюу нөгөө нислэг зохицуулалтын хэлцээр дамжуулаад мэдээлэл өгчдөг яг үгээр за энэ нислэгэн дээр тийм өвчтөй зорчигч явж байгаа шүү. Тийм одоо тэрэгцэл шаардлагатай зорчигч явж байгаа шүү. Хэдийн ширхэг тэрэгцэл бэлтгэн байгаарай ч гэдэг юм. Их мэтийн мэдээллүүдийг ингээд өгчдөг. Тэрний дагуу бид нар нөгөө нэг манай бүртгэлийн ажилтнууд тэрэгцэл бэлтгэх шаардлагатай одоо юм удаа бэлдээд ингээд хугацаа тосоход яг бэлэн болгох ингээд байждаг. За түрүүнд ярьсандээ тэрэгцэл захиалт бэлтгэх. За агарын хөдөлгөөс зорчигчдыг яаж буулгах юм бэ? За анх маань ингээд буугаад наашаа явуулаад тэгээд өөрөө зогсоол руу ороод ирнэ. Зогсоол руу ороод ирэнгүүт манай талбай зогсуулагч нар зогсоол руу тохиж оруулаад онгоцыг аюулгүй зогсооод тэгээд хоолой буюу зорчигчдыг буух одоо нэг хоолой үзүүгчээр холбдог. За ингээд үзүүгч холбосны дараа бол манай талбай зогсуулагчийн тохиогоор нисэх багийн үеийн ахлах ажилт нь хаалгаа нэнгүүт зорчигчд одоо ингээд хоолойгоор бууж эхэлдэг байна. Тэгэхээр за эмнэлгийн яг за ер нь бол зорчигчдыг буулгахад бас хэд хэдийн бас ингээд дараалал бас байдаг. Бас онцгой нөхцөл бас бий. За тэндээс ярихад бол эмнэлгийн яаралтай тусламж үзүүл шаардлагатай зорчигч түргэн дуудсан VIP бол нэг яаралтай дараагийн аялалд суух ёстой зорчигч ч юм уу тийм. Ийм зорчигчдыг бол ерөнхийд нь одоо төрүүлж болгодог ийм бас нэг юу байдаг шаардлага байдаг. За бас бүр хэвтрийн зорчигч юм уу тиймэрхүү зорчигч төр байх юм бол бас эдрийг бүх зорчигч буусны дараа нөгөө хүнийг одоо аюу тайван ингээ болгох юм тийм ч тохиолдол бас байдаг. Дараа нь тэгээд энгийн зорчигчдыг ер нь тэр түрүүний хоёр одоо онцлогтой хоёр зорчигчийг буулсан дараа энгийн зорчигчтой буулгаад тэгээд хамгийн сүүлдэндээ нөгөө
одоо юу гэдэг тэрэгцтэй үйлдвэртэй тийм тусгай шаардлагатай тийм зорчигчдыг болгодог юм дараалал явдаг байна. За хүндэтгэл үзүүлэх зорчигч буюу хүндэт зорчигч буюу VIP зорчигчд байдаг. За энэ нь бол мэдээж одоо онцгой үргийн нислэг ч юм уу тий эсвэл одоо энэ төрийн том хөндлөлүүд явах. За манай одоо агарын тээврийн салбар болон нисхийн салбар, за зам тээврийн салбар, за манай өөрийн компани одоо бас томоохон албан тушаалтнууд явах их мэтийн хүндэт зорчигчд одоо зориулсан юм бас үйлчлэгээ бас төрөл манай бас байгаад байгаа. За тэгэхээр энэ дээр бичсэн байна тий. Эдгээр зорчиг гаргаж өгч буй альва газрын яс хэлтсэн зүгээс тавьсан өмнө хүсэлтийг аль болохоор биелүүлэх талаар хүчин чармаал гаргаж ажиллагаа гэж тий. За VIP төрлийн зорчигч буюу хүндэт зорчигчдын дотор нь хоёр үндсэн хэсэгт ангилдаг. Төр засгийн болон олон нийтийн байгууллагын хамааралтай тэргүүн буюу тэргүүн байх. За бизнесийн чиглэлийн холбогдлолтой тэргүүлэгч буюу гэдэг ингэж хоёр ангилдаг байна. VIP зорчигчдын. За нислэг явах буюу агарын тээвэрлэлтээс татгалзах бас ийм тохиолдлууд бас байдаг байна. За энэ дээр бол бас хэдэн зүйл хэлье. За нэгдүгээр аюултай авч яваа зорчигчоос татгалздаг. За зэвсэг бүхий цэргийн зориулалтыг зүүстэй яваа зорчигчоос бас татгалздаг. Хар тамхи мансууруулах байдал сэргийлсэн хүнийг за тээвэрлэхээс татгалздаг. Оюун санааны болон сэтгцийн өвчтөөс автобус ундаа хэрэглэсэн тавийн бус хүнийг бас тээвэрлэхээс татгалздаг байна. Энэ бол угаасаа бас нэг олон улсын иргэний агарын тээврийн дөрвөн журам яг манай иргэний засгийн дөрвөн журмаар ингээд бүгд ингээд зохицуулагдсан байх үгүй. Тэрнээс гадна одоо урхан гарсан заалтууд байгаа. Тэгэхээр хамтрах өвчтэй хүн түрүү ярьсан тэр 18 нас хүрээгүй хүүхдийг үлээсэн хагалах хөнгөө явуулдаг. За түрүү 7 хоног шүү нэрээ хөнгөж ирүүлсэн хүн сэжиг бүхий хүн гэж ингээд ийм одоо үлдэвсүүдийг одоо тээвэрлэхээс татгалзах хэрэгтэй гэж байна. За аюултай авч яваа зорчигчийг тодруулъя. За энэ дээр юу гэхээр аюултай ачааны англи дараах бодис болон зүйлсийн агаар хөлөг тээвэрлэх хоригддог. За энэ бол мэдээж иргэний засгийн дөрвөөр заагдсан ийм бодиснууд юмнууд байдаг. Тийм учраас энийг дагуул бид аюултай ачааны зорчигчийг одоо таньжлан шалгаж тээвэрлэхээс татгалздаг. За тесрэмтгий бодис шатамхай хийч гэдэг юм үү те. За ерөнхийдөө за эсэлдүүлэгч болон органик хэвтэсэл хортой бодис, засраг идэх бодис их мэтийн юмнууд байгаа. Тэгээ сүүлийн үед бол одоо нэг аюултай батарейнуудыг бас хариулдаг байгаа. Одоо power bank батарей гэдэг нь бас хэд өндөр ачаа шатлын тэгээ одоо тэрнээс ууж одоо нислэгийн аюулгүй байдалд маш хугацаанд өвчтөд нөлөөлөх үсгийг одоо батарейнуудыг бас ингээд хоригдж эхлэдэг байгаа. Одоо иргэний агарын тээврийн олон улсын байгууллагуудын тийм дөрвөн журам бас шинжилэгдээд ингээд орж байгаа. Энэ бас тохиолдол бас байгаа. За энэ ингээд нэг зорчигчдын талаар тээвэрлэхэд татгалзсан юм татгалздаг юм зорчигчдын талаар юм гэдэг. Ингээд дахиад түрүүнийхээ юу давтцсан бай тээ. За нөхцөлтэй тээвэрлэх гэж ерөнхийдөө бас нэг онцгой тусгай чих тийм анхаарал хандуулах шаардлагатай тийм зорчигчд бас байдаг. Тэгэхээр тэрийг үл нөхцөлтэй тээвэрлэх гэж нэрлэдэг байхад онцгой анхаарал шаардлагатай зорчигчд юу байдаг хин байдаг гэхээр за 16-аас дээш насны зорчигчид том хүн гэж тооцох ба онцгой анхаарал шаардлагатай зорчигчид үзэхгүй. Онцгой анхаарал шаардлагатай зорчигчийг хоёр ангилдаг. За үүнд нь эрүүл мэндийн магадлал шаардлагагүй зорчигч энэ төрөлд нь зүйлийн хараагүй одоо хөгжлийн бэрхшээлтэй явах шүү дээ. Тэгээд өндөр настай жирэмсэн тэрэгцтэй зорчигчд ингээд энэ төрөл багтдаг байх нь. Эдгээр зорчигч нь онгоцон цуух болон буухад тусалцаа шаардлагатай зорчигч юм аа. Эрүүл мэндийн магадлал шаардлагатай зорчигчид болохоор энэ бие байдал болон оюун санааны хувьд онгоцон цуух, онгоцноос буух, мөн нисхийн үед онцгой анхаарал хандах шаардлагатай зорчигчдыг хэлдэг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг заримдаа ингээд нэг хүнд өвчтэй одоо хэвтриж гэдэг юм тийм болсоо тэгээ бас хажууд нь заавал ингээд эмч дагалдаж явах хэрэгтэй заалттай тийм зорчигчдод бас заримдаа явдаг тийм тохиолдолд эдгээр зорчигчдыг одоо бас онцгой тохиолдол гэж авч үздэг. Тэгээ бас нэг
Эдгээр бас нөгөө явахдаа бас хүчтэй шаардлагатай байдаг. Тэгээ хажууд нь юм чигээ байгалийн хяналтанд тэгээ хэрвээ сандарч манд бол одоо юу гэдэг тариа нэрээ хийх одоо юмас нь шопнаас гаргах гэдэг тийм юмштай авах гэдэг. Уушаа авах байлаа гэдэг явдаг. За бас нэг одоо нөхцөлтэй тэмдэглэж гэмт хэрэгтдэг хоёрдол зэжигтэн байна одоо. За энэ хүмүүсийг одоо юу гэдгийг гадны улсаас одоо хуулийн байгууллага шийдэгдээ тэгээд тэр нь ингээ манай улс нь шийдэж ирж байгаа ч гэдэг юм тий. Эсвэл манай улсаас одоо гадны иргэний энд одоо юм байдал тогтдод тэгээд буцаага тэр улсынхаа хуулийн ажлын байгууллагыг явж байгаа гэдэг ийм нэг одоо юу гэдэг хоригдол солилцох гэдэг үү. Тийм байдлаар тэмдэглэж байгаа зөрчилдгийг хийж байгаа. За энэ дээр мэдээж янз янз байдаг. Одоо жишээ нь гол нь бол ийм зөрчилдгийг үлдэхэд дандаа харгалзах үедээ явуулж идэг. Хоёртлын хоёулаас нь эндээс нисгт нь бас нэг одоо юу гэдэг тэр хуулийн ажлын байгууллагын хийж хүлээлгэж өгдөг юм уу эсвэл цуг дагаж яваад ингээ авч яваад нөгөө талдаа авч хүлээлгэж өгдөг. Цаанаас нь ч гэсэн бас ялгаар бас нэг тийм байдлаар гэдэг юм уу. Энэ дээр бол тоо хязгаарлалт байх. За гэмт хэрэгтэй хүмүүсийн тоо нэг аялалд хоёроос ихгүй байх гэсэн заалт үүд юм байна. За дагалдагчид өөр гэмт хэрэгтэй нэг хүний дагаж 2 цагтаагийн ажилтны эсвэл 2 гэмт хэрэгтэй 2 гэмт хэрэгтэй 3 цагтаагийн ажилтнад дагалдаж явах байлаа гэж явдаг байна. Тэгсэндээ харгалзаж явдаг байна тийм. За тийм энэ дээр бол нөгөө нэг юу яадаг дагалдаж харгалзаж яваа хүн нөгөө нэг бас нэг зэвсгийн чанартай юм авч явах тохиолдол байдаг. Тэрийг бол бас нөгөө манай компани дотоод журам одоо тэрний аюултай ачаа тэмдэглэх журам гэдэг ингээд бусад журмууд тогтоогдсон байлаа. Галт зэвсэгч гэдэг юм эсвэл тэр нэг одоо гав бараасаач гэдэг юм үү дээр юмнуудыг ингээд авч явах бүх юм журмаар ингээд тогтоогдсон байдаг. За суудлын хууль дээр энэ хэрэгтэн хоёр хүмүүс яаж хууль юм бэ гэхээр тэгэхээр зарчлагад гарахаалганы болон ослын үед хэрэглэх аваарай гарсны хажуу суулгахгүй тийм. Асуулт үгийн хэрэгт нь гараа заавал гавлуулсан байх ёстой бөгөөд түүнийг хамгаалж яваа цагдаагийн ажилтан та нэг доор гарах гарцыг харуулж чинь хаасан байралтаа суугаа гэж. Агуулгын ийм гэмт хэрэгтэй ботой ийм асуудыг бас төвлөрөхтэй бас нарийн дөрвөн журам бас баримталдаг байна. За мэдээч бол ямар ч нислэг дээр бол тухайн нислэг багийн дарга тухайн онгоцны бүхий л одоо процессыг өдөртөж явдаг. Угаасаа тэр хүний бүх одоо гаргасан шийдвэрээр тухайн нислэг баг одоо тухайн зарчигчид одоо бүх одоо үйл ажиллагаагаа одоо явуулдаг гэсэн. Тэгэхээр энэ бүх асуудлыг тухайн нислэг онгоцны багийн одоо нислэг багийн дарга зайлшгүй мэддэг. Тэгээ одоо тэр буу шийдвэр авч яв. Тэр багш хамт төхөөрөмж авч явах шаардлага гарах юм бол заавал тухайн нислэг багийн дарга мэддэг. Бас нэг юм бас юу гэдэг агаарын хөдөлгөөний дарга бас тэр буугийн агаарын хөдөлгөөний дарагт өгөөд яг шаардлагатай нөхцөл буцааж өгнө гэсэн тийм бас нэг юм бас байдаг юм шиг хэмжлэгээр ингэ явчихдаг байна. За онгоцны суулгаж буулгахдаа яа гэв гэхээр хүн хэрэгтэй зарчигчдаас төрүүлээ суулгачдаг, уулгахдаа хамгийн сүүл уулгачдаг. Заавал зарчигч донд ингэ хамт хайлтуулаад ингэ дунднаа болоод ингэ явдаг байна. Тийм заалтай. За зэвсэг бүхий зарчигч. За түрүүнийг ярьсан ер нь бол нөгөө хамгаалтын ажил хийж яваа түрүүний одоо тэр хоёулуудыг харгалзаж яваач гэдэг юм уу эсвэл төрийн өндөрлгүүд явж байгаа ялангуяа төрийн 3 өндөрлөг явж байгаа заавал нөгөө нэг бие хамгаалагчтай явдаг тийм зарчигч. Тэр үед л ийм зэвсэг бүхий зарчигч явдаг ба одоо энэ үнэхээр тухайн одоо төрийн өндөрлгүүдийг хамгаалж байгаа хамгаалтын ажилтнууд байдаг. Эдгээр нь бол дандаа буу шийдэгтэй ч гэдэг юм тий. Ямар нэгэн гинти юм гаргахад бол зэвсэг хэрэглэх тийм одоо их бүхий тийм шалтгаан байдаг. Бидний бас нөгөө зэвсгийн тээвэрлэхийн тулд энэ зарчигчдыг тээвэрлэхийн тулд бас л нөгөө бидний дааж мөрдөд юмний дагуу явдаг. Тэгээд зөвшөөрөл авснасаа шалтгаалаад тухайн буугаа скогийн дагуу хураалгаад тэр кабинет байх уу эсвэл тухайн одоо агч тий өөрийнхөө мэдээ авч явах уу гэдэг юм тухайн хийх юм нь бол миний яг сонсч ирсэн нь юм тэр буугаа бол скогийн дагуу хураалах шиг хураалах шиг санагдчих. Тэгээд буцаад нөгөө буухтаа онгоцны дагаас буцаад буугаа аваад тэгээд авчихдаг. Эсвэл яг тэр бууртай хүний бил тэр хойно их байлгаад идэх юм байна. Үүнтэй зарчигчдын кабинет гэсэн тэсэрч идэх байцтай тэгээ аюултай тэгээ
яаж магадгүй гэдэг нэгээс тэрийг хурааж авах юм шиг. За сэтгцийн сонголт бүхий зорч оюун санааны хувьд сэтгцийн хувьд өөрчлөлттэй зорчигч. За энийг бас нэг судал хаваалтаа бас анхаардаг байна. За энэний модлоос сэтгцийн сонголтоо зорчигчдыг энэний байгууллага энэний модлоо бусдад аюул учруулахааргүй агаараар зорчиж болохыг тодорхойлсон тийм зөвшөөрлөлтөй тохиолдолд ийм асуудыг төвлөрч байна. За энэ түрүүнийг яриад өнгөрсөн ийм хүнд өвчтэй зорчигчдэр явах авч явах нь хүчтэй хүч авч явдаг. Энэ бол бас эмчийн хяналтанд ор явдаг. Тэгэхээр мэдээж шүчиг төрөгч нь хэдийн хэмжээний хүчтэй хүч байна. Тэр нь бас аюултай ачааны дүрм журм заавал зохицуулагддаг учраас энэ бол тоо хэмжээ заавал тогтсон. Тэрнийхээ дагуу хүч аваад энэ зохицуулалттай. За энэний бодлого баг нэгсэн та ялгаагүй тэр сэтгцийн өвчтэй гэдэгтэй адилхан өөр төрлийн бас өвчтэй хүмүүс бас нэг энэний бодлого байгаа. Эсвэл одоо тийм шаардлагатай гэдэг тийм үйлдэл ингээд зохицуулалттай явдаг. Чадваргүй зорчигч. За энэ бол нэг одоо өөрөө босоод явж чадахгүй, өөрөө үйлдэл хийж чадахгүй, өөрөө биеэ дагаа явж чадахгүй юм зорчигч. Одоо чадваргүй зорчигч. За ингээд доор татвар өгсөн байна. Бүгдийг түрүү бас ярьжсэн тийм хамгийн хурдан энэ нэг өвчтэй өвчтэй зорчигч гэж байна. За энийг алхасчих үү тийм түрүү ярьжсэн. Дахиад бодож орчих одоо энэ хөдөө ойлгомжтой тийм. За хараагүй зорчигчдоор угаасаа нөгөө за хэрвээ ганцаараа явж явах юм бол заавал нөгөө бүртгэлээ ажилтан юм уу эсвэл бүхий ажилтан нөгөө чиглүүлж хийж биш чиглүүлж шүү дээ. Тэгээд чиглүүлж авч яваад хийх шаардлагатай гарах нь угсаас болох. Тэгээд одоо тэр тасч байгаа гэрүүл хамж гэх юм тэр усууд хөрвүүлж хэсэгтэй байна. Үхий зарчиж байна. Энэ бас түрүүн хараагүй юм шүү дээ. Тэгээд арай юу нөхөр хараатай болохоор цугуул хараагүй зарчиж байна. Асаргаа баг шаарддаг гэх юм байна. За яваач. Өөрөлдөө татгалзах гэмээр хүүхэд төрөх хугацаанд энэ дээр бас нэг онцлог байдаг тийм. Жирэмсэн зорчигчдоос юу авч байгаа асуулга авч байгаа. За тэгээ яг хизээ төрхийн нэг тодорхой мэдчих юм бол ер нь бол 2 хоног түүнээс бага хугацаатай одоо хүүхэд гарах болсон бол ер нь тэмүүлэхийг татгалздаг. Одоо яагаад гэвэл одоо агаарт явж байгаа бие байдал нэг юу болох ч гэдэг юм уу эсвэл гинти ямар нэг юм болох тийм. Онгоц ч бас байнгын доктор эсвэл сэгсрэлтэй өсөд орохлоор бас аюу хүний гинти юу байдал стресс амрах учраас нөгөө хүүхдээ гаргачих магадлал өндөр учраас тийм учраас тэр студийн болоод 2-7 оноос дотгош одоо төрөх магадлалтай тийм чиглэл үн тэмдэглэхээс татгалздаг. За нэг хүүхэд за энэ хүүхдүүдийг бол угаасаа ээж аав нь ч заавал нэг хариуцж авч явдаг. За нэг хүүхдийг бол бас нэлийн сашгаа чанад ер нь бол бас хүүхч бас одоо тэр чихнхэн нэг байдаг юм яа ер нь бас жоохон хэцүү өөл зүжээд байдаг зарим хүүхд мэд яг чихэн мэддэг юм шиг. Тэгээдээс нь тэгээд одоо тийм хүүхдийг бас жоохон анхааралтай хэмжиж авахгүй бас нэг онцлог тийм нөхцөлтэй хүмүүсийн одоо юу хэмжээтэй зарчиж байна. За энэ чинь амар том тархан баг амар тоо стандарт бус одоо ихтэй ус гэж эсвэл өндөртэй амар ингээс уусан чинь нөгөө тэгээд өндөрчл гайгүй ерөнхийдөө хүн гайгүй хамгийн хэцүү нь харах суудал багтахгүй болсон ч аяа хэцүү. Одоо жишээ амар бүдүү суумаа өдрийг бол одоо тийм их бас л тийм үйл бас асуудалтай ш. За одоо хоцсон үлдээ зарчиж байна. За энэ чинь нөгөө хөлөө нөгөө тэмийг хийж чаддаг тийм. Энэ чинь бас нөгөө телевизтэй суулгаад байна. Тийм суудал захиалга хоцсон үлдээ зарчиж тэгээд хөдөө хатаа. За энийг бол шууд бүтгэлийн ажилтнууд руу хэлэх юм байна тийм. Тэгээд хилээд яахгүй телевизээр үйлдэхгүй юм чинь өөрөө бас явж чадахгүй. За амрахтай зарчиж байгаас бүгд үчтэй байна. За ерөнхийдөө ийм л одоо нисдэг
Үлдэхийн өмнө гардаг зочигч бүртгэлийн хэсэгт гардаг байна. Тэгэхээр одоо энэ дээр бас тэгээд бас энийг үзээд бас мэдлэг юугаа баталгаад авч байгаа байна. За тестний хувьд нэг хэдийн хэлчих. За тухайн зочигчийн аялалтай холбоотой бас түүний өөрийнх нь авч яваа тэ эд зүйлс хувийн өвч хөрөнгөний тест гэдэг тухайн аялалд одоо онгоцонд авч орох байгаа юм одоо юу гэдэг тест эсвэл цогч гэдэг юм уу тэ эсвэл тэр юм өөрийнх нь хэмнэлдэг юмнуудыг хэлээд байгаа. Тэгэхээр хэрэг өөрөө заагаагүй бол бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй тестний аль аль нь орно гэж. За бүртгэгдсэн тест гэдэг нь юу юм бэ гэхээр тэрүүлэгч өөрийн хариуцлагандаа хүлээн авч тестний зүйлсийн тасалбар зүүсэн тэр тестийг л хийж байгаа. Нэгсэндээ бүртгэлийн ажилтан тухайн хүнээс тестийг нь аваад жин дээр тавиаж игнэ. За тэгээд нөгөө асуулт юмудаа асуугаад хэрвээ ямар нэгэн тийм одоо онцлог тест биш үү тэгээд шууд жинсэн жин тэр нөгөө хэтэрсэн юмнаас гарахгүй шууд хэвэн болж шууд энэ дээр нөгөө тестийг биехгүй үү тийм асуулбар бичээд тэгээд тэрийг нөгөө тестийг зүгээд ингээд аваад өөрийнхөө компани манай авиа компани одоо хариуцлагад орсон тестийг бүртгэсэн тест гэж хэлдэг. За бүртгэсэн болон гал тестний жинхэнэ хэлбэрийн доод хязгаар доор дурдсан байдлаар тогтоогдгоо. Мөн тестний нөхцөлөөс хамаарч авч явж болох тестний хэмжээ өөр өөр байж болно гэж. За манайх бол А319 маягийн 2 агаар хөлтэй. За энэ дээр бол энгийн зэрэглэлийн зарчилгчдод 20 кг ачаа олон улсад авч явахыг зөвшөөрдөг. За 10 нотод 15 кг ачаа авч зөвшөөрдөг. Хүүхдэд болохоор бол 20 кг ачаа олон улсад зөвшөөрдөг. 10 нотод 10 кг ачаа зөвшөөрдөг байна. За жижиг яриа хүүхдэд болохоор хүүхдийн тэнэг зам тэнэг хоол хүнс зэрэг юм бол ачаа тестний одоо төлөвлөс чөлөөчдөг. Ийм жонтой. За дараагийн зэт нь болохоор ослын болон хэвийн босдох болтлээ. За ослын дотор доор дуудах уучлалт таамаглах биш тийм нөхцөл байдал мэдэрснийг аваарын тохиолдол буюу ослын тохиолдол гэхээр за үүнд болохоор зарчигч нисбагийн гишүүн эсвэл 3 хэсгээр нас барах мөн эдгээр хүмүүс гэмтэх шахах тохиолдол гарвал бас ослын тохиолдол үүсдэг байна. За онгоцон техникийн дутагдал эвдрэл гэмтэл анх бусад онгоц газарт байдаг буюу илтгэв гарах эсвэл бусад онгоц газарт байдаг буюу илтгэв зүйлсийг одоо гэмтэх хэмүүлэлийг бас ослын гэж үздэг байна. Гал түмэн газар хөдлөлт гэх мэт зорчигчд болон үйлчлэгээний ажилтнууд нисэх буудлын тамд хөрөнгөд гэмтэж өргөх. Дээр дутсантай ижил төлөв бусад тохиолдол илэрдэг ажиллах юм бол энэ нь ослын тохиолдол гэж үздэг байна. За хэвийн бус нөхцөл гэдэг дээр болохоор за дараах тохиолдолд уучлал мэдэх таамаглах боломжгүйгээр гарч ирэхийг хэлнэ. Үүнд болохоор бол ослын нөхцөл байдал шилжиж үүсэж болох нөхцөл байдал, онгоц алга болох, онгоцыг хулгайлах эсвэл хулгайлахыг хэрэгжүүлсэн эсвэл аюулгүй байдалтай холбоотой зүйлс, дээр дурдсан зүйлтэй ижил төрлийн аюулгүй байдал хашсан тохиолдлууд, тэдгээр тохиолдлуудад Аэро Монголиа компани онцгой байдлын үйл ажиллагааны зааврын дагуу тэдгээр тохиолдолд тохиолдолд ажилладаг байх нэ. Түрүү бас нэг хамгийн анхны хичээлийн хамгийн түрүүнд онцгой байдлын үед ажиллах техник арга ажиллагаа нэг дурдж ирсэн. Тэр үйл ерөнхийдөө тэр үйл ажиллагаа чинь энэ онцгой байдлын үйл ажиллагааны заавар гэж бүх авиа компани байдаг. Одоо манай компани өөрөө одоо зааврын дагуу одоо их бүхий албан тушаалтууд нь томилогдоод тэгээд ингээд өөрийнхөө дагуу ажилладаг байна. За шалгалсан хийсэн дараа. За ер нь бол ямар ч сургалтад одоо хичээл заагдсан. За тухайн хүмүүс одоо тэр сургалтаас юу олж авсан, юу ойлгосон, тэр сургалт хэр үр дүнтэй болсон гэдэг талаар одоо үнэлгээ өгөх хамгийн одоо юу гэдэг те хамгийн түгээмэл арга шалгалт гэдэг. Тийм учраас одоо ингээд энэ сургалтын дагуу дараа одоо сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтын хамгаалсан ажилтнаас шалгалт авах гэдэг системтэй байна. За тэгэхээр та бүхэн шалгалт авах юм те. За шалгалтыг доор хүсэлтэд заасан дагуу явуулна гэж байна. За энэ дээр бол хугацаагийн хугацаа заасан байна. Эхний удаа бол 45 минут өгөх юм байна. Дараагийн удаа бол бас дахиад тэрээр шалгалтанд хэмжлэхгүй үзүүлэх гэхээр 45 минут өгөх. Гэхдээ шалгалтын төв 80-аас дээш тохиолдолд бол тэнцсэн гэж үзээд дахиж авахгүй. 80-аас доош үзүүлсэн хүмүүс одоо давтан шалгалтыг өгөх юм.
шийдлээ авах болох юм тий. За нааш энэ дээр бичсэн юм тий. Өөрөө алтан шалгалтанд амжилтгүй үзүүлсэн юм. Бас нэг юм тий. Асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Энэ хүмүүсийг яах вэ гэдэг бас удирдлага нь үйлдэлтэй бас ярьдаг байх тий. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Ажлын амжилт. Бичвэртэй сууж шээ.